За мэдээчлээ ухааны олчлоо. Ингээд та бүхэнтэй бас нэг мэдээ дамжуулах чухалтай болоод байж байна. Тэгээд өөр Монголын сургаан хамжлын тэнхимээс бүх монголчуудаа өргөдөл бичсэн бүх монголчуудаа хариу ирсэн байж байна. Тэгэхээр энэ хариу болохоор хүүхдэн хүргэсэн ч байг, хүргээгүй ч байг ямар ч байсан хүргэсэн бол хүүхдүүдэн бас буцааж авахыг бодоорой. Хүргээгүй бол хойшоо сууж байгаарай. Тэгэд ямар ч байсан нэг сар дотор бол ямар ч байсан хувиралт гарнаа. Та бүхэнтэй бас нэг хариулт ирнэ гэж иймэрхүү хариулт ирсэн байж байна. Энэ чимээ болохоор маш их баттай чимээ ирсэн шүү. Яг өөрийн биеэрээ очиж золгоод уулзаад саналаа дэвшүүлээд бүх хүмүүсийн саналыг дамжуулж өгөөд эргээд бид бүхэнд ирсэн өргөдлийн бичгийн хариуд ирсэн ийм сануулга байж байна. Тэгээд та бүхэндээ хамгийн чин сэтгэлээс нэг найдаж байгаа зүйл болохоор өөрийнхөө төрөл садан анд найз бүх хүмүүстэй нэг дамжуулаад өгөх болов манай алшааны ил сургуулаар байгаа. Одоо эзнээ баруун хошуу бүр Багтэншта 100 хошууны хэдэн монгол сургуулаар байгаа хэрийн ахмадуудаа нэг дамжуулаад хэлэх болов ямар ч байсан хүүхдүүдээ гэртээ аваад сууж явахт нь бүх юм бас нэг талдаа гарах юмд хандажтай байж байна. Холбоос үлжигээр нэг бахан яригдаад байх хэцүү байгаад байна шүү. Та бүхэн бас мэдж байгаа ш та. Тийм учраас хэн хэлж байна нэртэй устдаг юм бүү явуулаарай. Бүх хүмүүс бас чармааж байгаа шүү. Чармааж байгаа хэн нэгнийг бас хамгаалах чухалтай байгаа шүү манайхан. Тийм учраас ийм нэг мэдээ ирж байна. Та бүхэнтэй дамжуулж байна гэж хэлчихэд л одоо болох юм байна да. Тэгээ нэг ч гэсэн хүн бас сэтгэл зүрхэн гаргаарай. Манай алшаа бас чармааж байгаа шүү. Амь насаараа хүртэл гэрчлээд чармааж байгаа шүү. Бүх монголчууд маань бас сэтгэл нэгдэж хүчээ нэгтгэх чухалтай байна. Хамгийн гол нь манай алшаа яагаад ийм байдалтай байна гэхлээр нэг анги нэгцээрэн гэдэг ч юм уу нэг агшуугаараа ингээд одоо тэндэн хойволдаад байхаас гадагшаан гарч ирж бүх хүмүүстэйгээ нэгдэж хүчээ нэгдүүл дийлэхгүй болоод ийм байдал ороод байна. Ийм их шахамдуулга, бачимдуулгад ороод байгаа юм байна шүү. Тийм учраас манайхан бас хүчээ нэгдүүлэхийг бодоорой.